сайн байцгаана. Өнөөдөр гэр зөвлөмжийн талаар бяцхан ойлголтыг хүргэх гэж байна. Гэр зөвлөмжийн 6 бүлгээс тогтох ба бүлэг бүрэн ижил найрлах бүхий хүнсний бүтээгдэхүүнүүдийг илэрхийлнэ. Удааг урилын өрт буюу урт тариа энэ бүлэг нь өдөрт идэх хоолны 40%-ийг эзэлнэ. Гэрийн хамгийн өргөн хэсэг болох хананд урил, удаа, гомь, талах, улам бүтээгдэхүүн хүнсний ногоо ба жимс. Хүнсний ногооны бүлэг нь махан бүтээгдэхүүнтэй нэг төвшөнд оршдог. Өөрөөр хэлбэл гэрийн хамны дээд хэсэгт оршдог. Хүнсний ногоо нь эслэг төрөл бүрийн амин дэм, ялангуяа АЦ амин дэм, фолиин хүчил, магний, кальций, галий мөн төвөр агуулдаг. Жимс нь амин дэм, ялангуяа АЦ амин дэм, эслэг, натрий, калий зэрэг эцэс мөн хар тавдраас сэргийлэх хүчийг олддог. Махан бүтээгдэхүүн нь гэрийн хамны дээд хэсэгт буюу 2 дахь хэсэгт оршиж байна. Тэгэхээр бүтээгдэхүүн нь уурга, Б бүлгийн амин дэм, төмөр, цайр зэрэг хүний бие махбодод хэрэгцээтэй маш чухал бодисыг агуулдаг. Лазас нь жингэнсэн мах, хям, зайдас хэрэглээс зайлсхийх цагаан идээд гэрээ үнэн буюу 3 дахь хүү тараг ар ээжгээ зэрэг бүтээгдэхүүн хайлт болон фермент буюу протеин шигтэй тос, оливын тос, загсны тос, руу чирмэг шаардлагатай. Мал амьтны гаралтай өөх дотор өөх, өрөм, шар тос зэрэг орно. 3 цагаан хэмээх ойлголтод өөх тос, эсэн чихэр, авс багтахгүй энэ 3 төсөнд дангаар бус гэрээ хэмжээтэйгээр агуулсан бүх төрлийн хоолыг хийдэг. 3 цагааныг хоолны амт сайжруулах маш бага хэмжээтэйгээр яг 3 цагааны зүгтээ